Сайн бацгаана уу? Доктор подкастын өнөөдрийн дугаараар маань мөнгөн гүрэмлэгийн дүрс сонирхлооны тасгийн эрхлэгч Номон Даримж маань оролцсноо. За нийт үзэж байгаа үзэгчдтэй бас өнөөдрийн мэндийг хүргэе. За доктор цууган маань анх байгуулахдаа одоо ард иргэдтэй үнэн зөв эрүүл мэндийн мэдээллийг түгээе гэсэн зорилгоор анх байгуулагдсан. Манай одоо эрүүл мэндийн вебсайт маань Монголдо номер 1 хандлтаа босно одоо бид нар үнэн зөв мэдээллийг түгээж байгаа учраас тэгж байгаа болоо гэж бодож байгаа. Тэгээ сүүлийн үед яг хүмүүс подкаст үздэг болсон учраас подкаст хэлбэр явуулж байна л да. Энэ удаагийн дугаарт маань мөнгөн гүр эмнэлэг маань оролцож байгаа. Тэгэхээр мөнгөн гүр эмнэлэг маань одоо онцлогоо тал дээр маш сайн гэсэн учраас бид нэр яг дүрс онцлогооныхаа хамгийн сайн амжийг авчиад өнөөдөр ярилцж байна. Тэгэхээр одоо бүх эмнэлгүүдээс танах руу эцсийн оншоо тодруулах гад ч юм уу хүмүүс явдаг. Тэгэхээр яг танах ямар даваа талтай болоод ингэж онцлогоор ч хүмүүс илүү яваад байна гэж та ер нь бодож байна. За бас одоо эх жил манай эмнэлгийн 10 жилийн болох гэж байгаа. Гэхдээ яг түүхэндээ бол дүрс онцлогооны тасаг маань хамгийн түрүүнд байгуулагдчихсан. Манай эмнэлгийн хувьд бол за тэгээд манай эмнэлэг бол төрөлсөн нарийн мэргэжлийн статустай ийм эмнэлэг байгаа. Анх танигдахдаа болохоор яг гэмтлийн чиглэлээр гэж илүүтэй одоо тэргүүлэх чиглэл нь гэмтлийн чиглэл, онцлогооны чиглэлээр гэж бол танигдчихсан. Одоо бол бид нэр төрөл бүрийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Дотор мэдрэл зүрх яралтай тусламж гэдэг ингээд төрөл бүрийн тусламж үйлчилгээг үзүүлээд явж байгаа. Манай тасгийн одоо дүрс онцлогооны онцлог нь юу юм бэ гэхээр бид нар яг ард иргэд рүүгээ чиглэсэн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх гэдэг одоо энэ эрүүл мэндийн яамнаас зааж өгсөн одоо чиглэл байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр бид нар бодиттой ажил яг гэж нийлсэн ийм баг хамт олон. Одоо энэний нэг жишээг би зүгээр дурдж ярих гэж бодлоо. Юу гэхээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бид нар даатгалаар өгөөд даатгалаар бол хамгийн олон тоотой ерөнхийдөө тусламж үйлчилгээ үзүүлсэн тасгаар бол нэрлэгддэг. Энээс өмнө буюу даатгал байгаагүй өмнө нь ямар нэг юм тохиолдож исэн бэ гэхлээр нэг жижигхэн түүх ярих гэсэн. Тэр нь юу гэхлээр бид нар өдөрлөг зарлж ирсэн. За тэгээд тэр тухайн өдөрлөгөөрөө ингээд нөгөө тусламж үйлчилгээ, MRI шинжилгээг ард иргэдэд таниулах зорилготой уулнаах бид нар зарласан. Тэгээд 300 мянган төгрөгөөр хийгдчихсэн шинжилгээг 3 дахин бага үнээр буюу 100 мянган төгрөгөөр хийнэ гэд. Тэгээд бид нар дотроо болохоор төлөвлөгөөндөө нэг 60-аас 70 хүнд хийндээ нэг өдрөл явуулъя гэж одоо тэгээд зарлаад. Тэгээд тэр чин тухайн үед нурууны MRI шинжилгээнд дээр зарлж ирсэн. Бид нар нуруу толгоо өвдөг гэд ингээд нэг жилдээ 3-аас 4 удаа зарладаг гэсэн аахгүй. Тэгээд нуруун дээр бид нар зарлсан чинь маргааш өглөө нь 6 цагт над руу эмнэлгээс залгаад эмчээ одоо энэ чинь ингээд маш их хүмүүсийн очир үсчээд байна. Хүмүүс өөрийн 5 цагаас ихсүүлээд очирлсан. Манай үйл ажиллагаа бол 7-оос эхэлнэ гэд бид нар бэлтгэлээ хангажсэн аахгүй. Тэгсэн чинь ингээд амар их очир үсээд байна. Та ирэх үү гэд. Тэгээд би яваад очисон чинь бүр ингээд маш их хүмүүс цугларчихсан. Тэгээд 500 орчим хүн цугласан байсан. Тэгээ бидний бодсноос бүр баг ингээд 10 дахин олон хүн цугларчихсан. Тэгээд сэлэнгээс ч юм уу те хөдөө орон нутгаас бид нарыг ингээд сонсоод зориод хүрээд ирчихсэн. Тэр үед бид нарт юу гэж бодогдсон бэ гэхээр энэ шинжилгээний эрэлт асар их байна. Тэгээд дээрэс нь энэ тусламж үйлчилгээг авах гэсэн тэгсэн мөртлөөсөө өндөр өртөгтөр шинжилгээ гэдэг утгаар нь боломж тааруу хүмүүс маш их байгаа юм байна. Энэ шинжилгээг бид нар цаашдаа яаж хүмүүст хүртээмжтэй, чанартай хүргэх вэ гэдэг нь л ерөөсөө тэрнээс хойш манай тасгийн зорилго болсон. Тинчээ яг бодтой ингээд өндөр настай холоос зориод ирчихсэн. Яг энэ шинжилгээнд л одоо ингээд заавал хичээгээ оруулаад өгөөч гэсэн хүмүүс одоо маш их байсан. Тэгээд бид нар удирдлагуудтай хандаад ерөнхийдөө тэр удирдлагоо сунгаад 3-4 өдрийн дотор ирсэн бүх хүмүүстээ зориулаад шинжилгээгээ хийсэн. Тэр үйл ажиллагаан дээр манай удирдлагууд бас маш сайн дэмжсэн. Тэгээд цаашлаад яасан бэ гэхэлэр яг энэ зорилгынхоо дагуу бид нар нийлж нэгдэж тусламж үйлчилгээгээ чанартай тэгээд хүртээмжтэй байлгая. Энэ л одоо бидний зорилго юм байна гэдгийг ухаарч ойлгож тэгээд өнөөдрийг хүртэл явж байгаа болохоор бас одоо онцлогоо маань харьцангуй эмчнэрийнхаа дунд салбартаа ч гэсэн ерөнхийдөө манай тасаг бол харьцангуй гайгүй эрэлттэй одоо манайхыг хавдрын эмнэлгээс зорж ирж байна, нэгдүгээр эмнэлгээс зорж ирж байна. Байршлаасаа шалтгаалаад бид нар гэмтлийн эмнэлэгтээ ойрхон учраас гэмтлээсээс одоо үйлчлүүлэгч нар ирэхээс гадна 3 дугаар эмнэлэгтээ ойрхон учраас харуултын төвөөс ч юм уу те ингээд төрөл бүрийн одоо
чиглэлийн унш гаргуулах зорилготой ийм үйлчлүүлэгч бол манай дээр ханддагаараа онцлог. Тасгийн бүтэц зохион байгуулалтын хувьд бол бид нэр одоо энэ орчин үеэ дагаад аль болох олон улсын сургалтуудад маш сайн эмчнэрээ хамруулад дээрэс нь илүү нарийн мэрэгшүүлэх зорилготой ажилтг нь бас одоо энэ оншийн зөрүү гардаггүй, чанарын үзүүлэлт өндөртэй тэгсэн мөртлөө нөгөө давтамж, шинжилгээний давтамж их олон байгаа боловч алдаа эрсдэл ерөнхийдөө гарах магадлал багтай оншийн зөрүү гардаггүй гэдгээрээ одоо тэр чанарын үзүүлэлт нь олж ерөнхийдөө явдаг. Тэгэхээр хятад улсад жишээлбэл одоо бүр маш нарийн мэрэгсэн тий хурууны төвшөнд одоо баг эрхийн урууны эмч гэж мэрэгшдэг гэдэг шиг бидний зорилго бол яг энэ цаашдаа сурч боловсрох дээрээ бол илүү сайн нарийн мэрэгших компьютер томографийн шинжилгээгээ хийдэг эмч бол зөвхөн компьютер томографийнхаа дахиад уушгаараа мэрэгшдэг ч юм уу тий MRI дээрээ одоо бид нар бол ийм бүтцийнхаа хувьд ингээ хуваагдаад илүү нарийн мэрэгсэн нейро талтаа мэрэгсэн эмчнэр нь нейрогоо бичдэг ч юм ингэснээрээ бидний бүтээмж өндөртэй тэгээд илүү одоо чанарын үзүүлэлт өндөртэй ажиллаж байна гэж бол үзэж байгаа. Тэгэхээр яг нөгөө чиглэлээр ажиллаж байгаа учраас илүү нарийн мэрэгшиж чинь гэж ойлгож болох юм байна тий. За сая нэг анхаарал татах зүйл гарлаа л да оншийн зөрүү. Тэгэхээр танах оншийн зөрүүгүй байдгаа гэж тэгж байна. Тэгэхээр за миний эргэн тойрны одоо мэддэг хүмүүс лав нэг эмчтэр очиж онш сонсчоо тэрэндээ ер нь бол одоо монголчууд ихэнх хүн 100% итгэдэггүй. Заавал нэг дараагийн эмчтэр ч юм уу 2-3 ч юм уу эмчтэр очиж давхар үзүүлж одоо итгэх хандлагатай байдаг гэх юм уу да. Тэгэхээр оншийн зөрүү гэдэг чинь яг юу юм бэ? Яаж юугаар батлагдах юм бэ? Нэг эмч нэг оншилээд нөгөө эмч нөгөө өөр оншилхээр эн чинь оншийн зөрүү болох юм уу? Яг оншийн зөрүү гэдэг ойлголтыг та тайлбарлаад өгөөч. За оншийн зөрүү гэдэг ойлголт бас нэрээ эрүүл мэндийн боловсролын түвшинд бас ингээд иргэдэд зөв ойлгуулах нь аягүй чухал байгаа. Тэрний юу гэхээр би нэг онш хийлээд тэгээд өөр эмнэлгийн эмчтэр очиод яг тэр шинжилгээнд орохоор дахиад нэг өөр онш хийлэхээр энэ бол оншийн зөрүү бол биш ээ. Оншийн зөрүү хизээ үүсэх вэ гэхлээр тодорхой нэг оншийг баримтлаад хагалгаанд орчихсон ч юм уу те. Ийм тохиолдолд тэндээс ИДС аваад ИДС-ийн шинжилгээтэйгээ дүрсийн шинжилгээ нь одоо 100% зөрж явах юм бол энийг өөрөө тодорхой хэмжээний оншийн зөрүү гэж үзнэ. Дүрсийн онш бол эцсийн онш хизээч биш. Эцсийн онш хизээ тавигдах вэ гэхлээр ИДС-ийн шинжилгээгээр нотлогддог. Тэгэхээр хэрвээ нэг эмч нэг юм хэлээд нөгөө эмч нэг өөр онш хэлээд ингэж байгаа тохиолдолд бол зүгээр санал зөрөлтөө л гэсэн үг. Тийм. Энэ бол бид нар одоо энэ нөгөө нотлохонд суурилсан шинжлэх ухаанаа баримтлаад өөрөөр хэлбэл нотлохоо нь юу болох юм бэ гэхлээр тэр эцсийн ИДС-ийн шинжилгээний өөрөө нотлохоо олж явдаг гэсэн үг. Тэгэхээр энийг ард эргээд үйлчлүүлэгч маань маш сайн зөв ойлгочих юм бол бас ингээд хоёр хүний үгийн зөрүүн дээрээс оншийн зөрүү үүслэ гэдэг энэ өрөөсгөл ойлголтоос бас бид нэр сайлах нь. Тэгэхээр энийг яг жишээн дээр тайлбарлаад өгөөч. Яг ямар онш гарсан чинь ИДС-ийн одоо шинжилгээнд дээрээ тэгж харах юм бол ч юм уу энийг одоо оншийн зөрүү гинэ гэдэг нь. За одоо жишээлбэл эмэгтэйчүүд талаасаа полип гэж ярьдаг штэ тий полип гэж ярьдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн онш дээр одоо ургацаг байна гэд онцлогдсон байж адил хагалгаанд ороод тухайн одоо ургацгийг авсан чинь хавдрын төрлийн өөрчлөлт байна гэж гарч ирнэ. Гэхдээ юу гэхэлэр дүрсээрээ ялгаж онцлогддог одоо хавдрын төрлийн ургацгийн төрлийн өөрчлөлтүүд гэж байдаг. Ялгаж онцлогддгүй бас байдаг. Тэгэхээр бид нар ИДС-ийн шинжилгээ дүгнэлт хоёр нь өөр байгаа ч гэсэн эргээгээ дахиад нөгөө нэг судалгаанд суурлаад энэ хоёр нь хоорондоо дүрсээрээ ялгахдаггүй байж болох уу болохгүй юу? Хэрвээ үнэхээр ялгаатай өвөрмөц шин чанартай байдгаа гэж үзэх юм бол оншийн зөрүү гэж үзнэ. Хэрвээ ялгагдах дүрсээрээ боломжгүй байсан тэгсэн мөртлөөсөө эдийн шинжилгээгээр өөр хариу гараад ирлээ гэж үзэх юм бол энийг оншийн зөрүү гэж үзэх гэдэг юм гэсэн үг. Ер нь нэлээд сайн нэгтэлж цааш нь ингэж явж ээж тэр том одоо зүйлийг ярих хэрэгтэй гэсэн үг. Оншийн зөрүү гэдэг бол маш том одоо алдаа. Тийм шүү дээ. Тэгэл дараагийнхын эмчилгээнд бүгд буруу явагдана гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Одоо оншин зөв байж эмчилгээ зөв явагдана. Тэгээгүй тохиолдолд одоо өргөн үрээний одоо таамаг эмчилгээ хийгдэнэ. Эсвэл бол буруу эмчилгээ хийгдэнэ гэсэн үг. Тэгснээрээ хүний одоо эрүүл мэндээр хохирох магадaltaй учраас яг дүрсийн эмчийн ард бол маш өндөр хариуцлага байнга байж байдаг гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол угаасаа хүн хийж байгаа юм чинь алдаа гарна. Тэр танаа дээр гардаг алдааны хувь нь хэдвэ? Одоо мундаг том дэлхийн том эмнэлгүүдээр ч гэсэн нөгөө алдаа бас гарч байгаа шүү дээ тий. Тийм. Тэгэхээр энийг бас бид нар маш сайн зөв ойлгож тий хүмүүс зөв ойлголт өгөх нь бас их чухал байгаа даа. Өөрөөр хэлбэл
клиникийн эмчнэр одоо ингээд өдөрт 20 хүн үзэж яхад дүр сонжлооны эмчнэр 60-аас 70 хүн үзэж яадаг. Тэгэхээр нөгөө давтамжаасаа шалтгаалаад алдаа гарах эрсдэл нь жоохон өндөр байдаг шүү гэдэг мессежийг би бас өгөх нь зөв байх гэж бодож байна. Тэгээд манай тасгийн хувьд бол яг би одоо ингээд нөгөө өнгөрж байгаа юм шиг юм бас болчихъя тий. Нийтийн юм дээр ярьж байгаа юм дээр гэхдээ манайх бол нөгөө үйлчлүүлэгчийн тоо их өндөртөө орж явдаг. Тэгээд яг уншийн зөрүү бол жишээлбэл энэ жил бол тийм аль байсны уншийн зөрүү бол огт үсээгүй явж байгаа гэдгээр асуунцлогоо. Тэгэхээр нэгэн шинжилгээ өгч байгаа бол нөгөө уншийн зөрүү гаргадгүй зөв газар очиж уншлуулах нь их чухал байгаа юм л та. Тэгвэл манайх ер нь бол тэгдэж шүү дээ. Энд үзүүлсэн чинь тэгж байна одоо яах юм бол дахиад нэг өөр газар очиод үзүүлчихтэй ч гэдэг юм уу. Тэгээд цаг хугацаа эрүүл мэндийн асуудал, санхүүгийн асуудал гэдээ маш олон асуудлуудтай давхар тулгараа явцдаг л да. Тэгэхээр яг энэ юу монголчуудын хувьд илбэгүү танаа дээр ирж байгаа хүмүүс ер нь хэр би тэр эмнэлэг дээр ирсэн чинь тэгчлээ энэ одоо зөв буруу юу гэж ирдэг тохиолдолд ер нь хэр халуун байна. Байдаг. Ер нь энэ гэхдээ нөгөө нийгэмдээ нийтлэг тохиолдож байгаа зүйл юм болов энэ өөрөө эрүүл мэндийн боловсрал олголт жоохон дутмаг байгаатай холбоотой юм болов тэгээд бүр үйлчлүүлэгч чэс гадна одоо энэ клиникийн эмч нарт хүртэл хамаатай ийм асуудал ерөнхийдөө болчиход байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг газар нэг шинжилгээнд оруулчаад дахиад өөр газар өөр шинжилгээнд оруулчаад тэр хоёр шинжилгээнийхээ ялгаатай байдлыг мэдэхгүй ч юм уу те ийм тохиолдлуудаас ерөнхийдөө нэлээд илбэг байдаг. За тэгэхээр манайхны одоо хамгийн их илбэг хийлэгдэг шинжилгээ бол за эхо гэл за сүүлийн үед нөгөө хавдартай холбоотойгоор CT тэгэл компьютер томограф гэл маш олон шинжилгээнүүд хийлгэж штэ. Тэгэхээр яг ямар өвчний хувьд энэ онцлогоонд орноо, тэр онцлогоонд орноо гэдгийг бол зөвхөн эмчийн бичгтээ тохиолдол хийж гинүү эсвэл ингээл ирсэн хүн болгонд юу хийж тийм үү? Бид нар бол нөгөө цаад зорилго нь ингээд тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэх чанартай хүргэх гэж байна. Тэрний цаана юу байгаа юм бэ гэхлээр оновчтой шинжилгээндээ цаг алдалгүй, мөнгө алдалгүй, өртөг алдалгүй ингээд орчоосаа гэдэг чин хүслээр ханддаг. Тэгэхээр зарим үйлчлүүлэгч маань хурж ирэл шууд би өөрөө мэдээд би өөрөө мэдчихээн би одоо энэ шинжилгээндээ л ормоор нь. Яагаад гэвэл энэ шинжилгээг сайн гисэн гэд ингээд орох хүсэлтэй байгаад байдаг. Бид нар нөгөө буруу төрүүчийн ярьсан тэр өртөг алдаг цаг хугацаа алтгаас нь сэргийлэх үүднээс яадаг гэхээр та заавал клиникийн эмчтэй зөвлөөч нэгдүгээрт за өөрийнхөө даваа одоо жишээлбэл толгой өвдөдөө бол мэдрэлийн эмч тандаад мэдрэлийн эмч нь үзлэг хийгээд тэгээд ямар шинжилгээндээ орвол энэ хүний оншийг батлах боломжтой вэ гэд хамтраад тухайн оновчтой шинжилгээндээ орчооч гэж ерөнхийдөө хүсдэг, шаардлага тавьдаг. Нөгөөдөө өөр үнэхээр давагдчихгүй хүчин зүйл байгаад би тэгвэл танаа эмчд үзүүлэхгүй би заавал шинжилгээндээ орно гэх юм бол манай дүрсэн эмчнэр бас давхар бол зөвлөгөө өгдөг байгаа. Ингэснээрээ бид нар одоо үнэхээр зорж одоо тэр шаардлагагүй шинжилгээнд сэргийлэх гэж маш одоо шаталтайгаар бас үздэг гэсэн үг. Бүртгэлийн хэсэг дээр манай дээр бичиг шаарддаг. Бичиг байхгүй хам бол дүрсэн эмчтэй уулзуулдаг. За тэгээд үнэхээр дүрсэн эмчч боломжгүй юм байгаа тохиолдолд бол зөвлөгөө өгдөг хөтөж эмч маань ч гэсэн ерөнхийдөө энэ тал дээр нь чиглүүлэхийг боддгоо гэсэн үг. Хичээдэг. Тэгэхээр ер нь бол хүмүүс нөгөө сайн дураараа тэгээд буруу одоо шаардлагагүй шинжилгээнд бол ороод авах нэг шаардлагагүй. Ер нь хамгийн түрүүнд эмчтэй үзүүлээд тэгээд дараагийн төрөлжөөнүүдаа хийж явсан нь одоо санхүүгийн хувьд, эрүүл мэндийн хувьд, тэг цаг хугацааны хувьд илүү ашигтай байна. Тэгэхээр бас биелишээ орчмоор гэдэг хараад шаардлагагүй юм биш үү хүмүүсээ тий. Яг хөө миний ажиглаж байгаагаар бол одоо ингээд дүр сонжлогооны салбар маань сүүлийн үед жоохон юм хөөсрөлтөй байдалтай байгаад байгаа. Өөрөөр хэлбэл ингээд клиникийн эмч маань аль болох л одоо нөгөө өөрөө оншоо батлах нотлох гэхээсээ илүү одоо багжийн шинжилгээндээ илүү найдаж байгаа ийм хандлага гарч байгаа. Тэгэхээр нийт эмч нартаа бас нөгөө хандаж хэлмээр байгаа зүйл нь Европт жишээлбэл ямар эмнэлгийг сайн эмнэлэг гэж үздэг вэ гэхлээр одоо тэр хүний бие тодорхой хэмжээний хор нөлөө үзүүлээд байгаа туяатай шинжилгээг бага хэрэгэлсэн эмнэлгээ сайн эмнэлэг байна гэж үзэж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл тэрний цаана клиникийн ажиллаж байгаа эмч нар нь мундаг байгаад шаардлагагүй шинжилгээнд үйлчлүүлэгчээ хамруулахгүй байна гэдэг нэг үзүүлэлт гарч ирээд байгаа. Тэгэхээр яг энэнийг бас баримтлахыг эмч нартай уриалмаар байна гэж. За баярлалаа. Тэгэхээр энэ бол маш зөв асуудал гэж бодож байна л да. Одоо
мэдээж туяа юм чинь ихүү багуу гэдгээс шалтгаалаад ямар нэгэн байдлаар хүний биед орж байгаа учраас нөлөө үзүүлэн. Тэгэхээр тэрнээс өмнө онцлдог одоо аргууд зөндөө байна. Заавал тийм шаардлагагүй онцлогонд бол бас ороод байх шаардлагагүй тохиолдол нэлээд их байдаг учраас дэлхийд даяар одоо шаардлагагүй шинжилгээнд битгий орооч гэсэн бас байдалтай ажиллаж байгаа л гэж бодож байна тий. Түрүү чи нөгөө нэг шинжилгээнүүдийн онцлогийг бид нар дурдсан тий эхо шинжилгээг дурдсан. Тэгэхээр соронзон резонанс томографийн шинжилгээ бол нөгөө байгалийн одоо энэ дэлхийн өөрөө татах хүчээр одоо бид нарыг ингээд алхуулад гიშгүүлээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр татах хүчтэй адилхан ийм соронзон оронг ашиглаад явагддаг. Тэгээд ямар нэгэн байдлаар хүний биед ямар ч хор нөлөө байдаггүйгээр маш онцлогтой. Дээрэс нь юу вэ гэхлээр одоо ингээд бид нар харж байгаачлаа ингээд гар гэдэг ч өөдөө эргэтэн өөрөө эдээс бүрдэн, эд өөрөө эсээс бүрдэн, эс өөрөө одоо атом молекулаас бүрдэн. Атом дотор юу байдаг вүлээ хэдүүлээ санвал цөм байгаа. Цөм дотор юу байдаг вүлээ? Электрон, протон, нейтрон. Тэгэхээр тэр протоны төвшөнд нь хийгддэг онцлогооны арга буюу хамгийн дэвшилтэт технологийн арга яалтчгүй мөнөөсөө бол мөн. Мэдээж өөрийн онцлогооны цар хүрээ нь өөр яг шаардлагатай юм дээрээ имрая, шаардлагатай юм дээрээ компьютер томографа хэрэглэсээр байх нь бол оновчтой. Гэхдээ имрай шинжилгээ бол одоо бүр тийм нарийн төвшөнд бүр атомын дотор байгаа, цөм дотор байгаа электроны, протоны, нейтроны төвшөнд хийгддэг шинжилгээ гэдгээрээ бас их онцлог шинжилгээ байна. Тэгэхээр MRI-г бол бас эхотой адилхан олон дахин хэлэхэд бол асуудалгүй гэсэн үг үү? Ямар ч асуудал байхгүй гэсэн. Ямар ч хор нөлөө байдаггүй. Зүгээр тухайн одоо MRI шинжилгээнд дээрээ хэрэглэгдэж байгаа тоцсогч бодис маань хүүхдийн бага тархинд тодорхой хэмжээнд хуримтлагдж яах вэ гэдэг с ิจ таамаг сүүлийн үед бол яригдж байгаа. Энийг бол дахиад бас нөгөө нарийн судлаагүй хүмүүс нь энэ MRI шинжилгээ чинь хортой штэ, ялангуяа хүүхдэд хортой штэ гэдэг ийм ойлголтыг нийгэмд түгээгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тийм байх үегээд хийгдэж байгаа судалгааны явц байхгүй. Тэрнээс биш тодсогч бодисны асуудлаас гадуур зөвхөн одоо MRI шинжилгээ бол ямарваа нэгэн хор нөлөөгүй. Зүгээр эсрэг залтуудад. Тэр залтууд нь юу юм бэ гэхлээр одоо нэг соронзон орон, хүчтэй соронзон орон учраас ямар нэгэн металл суулгацтай, зүрхний пейсмейкертэй, шүдний аппараттай, импланттай ийм хүмүүс бол орохлоор тухайн одоо соронзон оронд тэр металл маань татагдах эрсдэл үүснэ, халах эрсдэл үүснэ, тухайн үндэ эрсдлүүдийг одоо үүсгэж ядгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол эсрэг залт болохоос биш одоо тэр онцлогоог хортой болгож байгаа зүйл бас биш. Энийг бас хүмүүс хольж ойлгоод байдаг талтай. Яг үнэ. Ялгааг нь олыг сайн мэдэхгүй шүү дээ. Эмч зарим нь MRI дор гэдэг, зарим нь CT компьютер томографи гэдэг ялгааг нь олыг сайн мэдэхгүй байгаа. Тэгэхээр за MRI болон эхо нь бол ямар нэгэн байдлаар айхтар хортой биш. Гайгүй байна. Тэгвэл яг нэг баг зэргийн тэр нэг туяа эднэр оруулаад байгаа магадгүй хортой байж магадгүй ч юм уу те ямар нэгэн байдлаар хүний биерүүд туяа нэвтэлж байгаа тэр шинжилгээнүүд нь яг аль нь вэ? Тэр нь болохоор рентген шинжилгээ. Гэхдээ энэ бол рентген туяаг ингээд зүгээр нэг удаагийн зураг авч байгаа юм шиг чак гээл бид нар авчдаг шүү дээ тий. За рентген шинжилгээ, рентгеноскопи буюу одоо тэр рентгенээ ингээд туяагаа байнга өгөөд нөгөө хүнээ эргэлж тойруулаад хардаг бас нэг тийм шинжилгээ байгаа. Гуравдугаарт нь бол компьютер томографийн шинжилгээ. Энэ компьютер томографийн шинжилгээ нь болохоор нөгөө рентгенд хэрэглэж байгаа туяагаар чинь байнгын тун өгөөд тэгээ спираль хөдөлгөөнөөр бүх биеийн одоо хэсгүүдийг ингээд ороогоод одоо бид нар бол ингээд спираль хөдөлгөөнөөр ороож нөгөө талд нь бүртгэж авч ингээ удаан хугацаагаар тэр рентген туяаг арай хэрглэж ийна гэсэн үг. Тэгэхээр рентгенээсээ илүү одоо тунгаар үйлчилж байгаа нь компьютер томографийн шинжилгээ авах нь. Тэгээд дараачих нь юу вэ гэхээр ангиографийн шинжилгээ. Энэ дээр бас нөгөө туяа маань хэрэглэгдэж байгаа гэсэн. Энэ гурван шинжилгээнд дээр үндсэндээ ионжуулах цацраг буюу гамма туяа хэрэглэгдээд явж байгаа. Тэгэхээр нөгөө компьютер томограф нь хоргүй, рентген нь хортой гэд бас нэг буруу ойлголт яваад байдаг. Тэгэхээр үгүй ахна. Рентген туяаг бол бид нар зураг авч байгаа юм шиг чак гэд нэг удаа өгч явахад компьютер томографиг 15-аас 20 минутын турш тэр туяагаа өгч өгдөг учраас илүү хор нөлөө ерөнхийдөө үзүүлж яадаг. Гэхдээ түрүүн бид дурдсанчлан энэ туяа, энэ шинжилгээнүүдийг бид нар эрүүл мэндийн салбарт бол хор нөлөө үзүүлэхээргүй хэмжээнд нь ашиглаж хэрэгжилж байгаа. Урт хугацаанд богино зайнаас өндөр тунгаар өгөх юм бол эрсдлүүд нь нэмэгдэж явагдана. Энийг бид нэр эрсдлийн түвшинд л ерөнхийдөө ярина. Тэрнээс биш
яг хор нөлөө үзүүлдэг төвшөнд нь бид нар огт хэрэгэлдэггүй гэсэн үг. Тий одоо шууд ингээд эд эсэд үзүүлэх нөлөөтэйгээр нь их тунгаар богино зайнаас болвол бид нэр ерөөсөө огт хэрэгэлдэггүй ямар ч тохиолдолд. Тэгэхээр яг аль тохиолдолд бол аюулгүй. Гэхдээ ялгаануудыг бол хүмүүс мэдэх нь аягүй чухал байгаа даа шүү дээ. Яг аль нь туяа ороод байгаа юм бэ? Аль нь зүгээр ингээд дуугаар ч юм уу штад байгаа юм бэ? Ямар нөхцөлд тэр хор нөлөө үзүүлж ийн вэ гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Жирэмсэн бага сартай жирэмсэн тохиолдолд ялангуяа болвол тодорхой хэмжээний тэр эрсдэл нь илүү өндөр байгаа шүү. Энийг маш сайн анхаараарай. Заримдаа нөгөө ийм тохиолдлууд бас гардгийг нөгөө компьютер томографт ингээл яаралтай цусны талаасаа ч юм уу яаралтай онш тодруулах зорилгоор орчдөг. Гэтэл нөгөө жирэмсэн байснаа хэлээгүй байдаг. Тийм. Тэр жирэмсэн байсан бага сартай 2 сартай 3 сартай байх үедээ хэлэхгүй тухайн шинжилгээндээ орчихлоор хүүхдэд илүү өндөр эрсдэл тий ургийн гажиг үүсэх ч юм уу одоо тийм мутацийн процесс явагдах илүү өндөр эрсдэлтэй байх гаддаг. Манайх бол ерөнхийдөө таниулах зөвшөөрлийн хуудас гэж юм бөглүүлээ. Тэрэн дээр бол асуумж хэсэг дээр нь яг төрөх насны ялангуяа эмэгтэй хүмүүсийнхэн бол ингээд жирэмсэн үгүйгээ мэдхгүй эргэлзээтэй бол шинжилгээнд орохоос өмнө тест хийж оруулдаг. Тэгээд бид нар тэр эрсдлээс сэргийлж өгөхийг боддог гэсэн үг. Одоо сүүлийн нөгөө хавдар илрүүлэг гэж аяг яриад байгаа шүү. Тэн дээр хийгдэж байгаа гол шинжилгээ чинь тэр компьютер график уу одоо маш олон зүсэлтэй игээр ингээд онцлолтой шүү дээ. Одоо жишээлбэл бөөрийг ч юм ингээд хэдэн зуун зүсээд тэгээд дүрсийг харуулж байгаа шүү дээ. Тэр болохоор тэр компьютер графикийн онцлогоо юу? Урьсан сэргийлэх байдлаар туяатай буюу нөгөө нэг тодорхой хэмжээний цацрагийн ачаалттай шинжилгээг бол уул нь бол хийх ёсгүй юм байгаа. Аюулгүй төвшөнд барьж ийна. Тэгээд бид нар хийж ийна гэд одоо ийм ойлголтууд гадуур ерөнхийдөө явж байгаа. Ерөнхий зарчмаараа бол урьсан сэргийлэх байдлаар туяатай шинжилгээг хийх ёсгүй. Тэрийг бол илүү ямар нэгэн эрсдэл үүсэхгүй шинжилгээгээр буюу одоо цусны шинжилгээнд дээр маркеруудыг үздэг ч юм уу тэгээд анамнезийг авдаг ч юм уу тэгээд нөгөө хор нөлөөгүй шинжилгээ буюу эхогоороо ч юм уу ингээд бид нар онцлох хэрэгтэй байгаа юм зарчмын хувьд бол гэтэл сүүлийн үед бол яаж юм бэ гэхлээр томографийн шинжилгээгээр AI ашиглаад бага тунтай тэгээд хавдар илрүүлэх гээд байна гэдэг. Энэ бол зарчмын хувьд буруу. Ер нь бол хавдар хизээ яг одоо дүрс онцлогоор онцлогдох вэ гэхлээр тоцогчтой шинжилгээгээр онцлогдох ёстой. Одоо хийгдэж байгаа компьютер томографийн урьдчилан сэргийлэхээр хэрэглэгдээд байгаа юм нь юу вэ гэхлээр энд нэг бүтцийн өөрчлөлт байж магадгүй шүү гэдэг таамгийг л өгнө. Тэгээд тэр хүн дахиад яах вэ гэхлээр тэр таамгаа нотлохын тулд тоцогчтой шинжилгээнд орох ёстой. Болоод тоцогчтой шинжилгээнд дээрээ тодрол өгөө тодорхой хэмжээний washout ч юм уу ийм шинжүүдийг өгжээж за энэ хавдрын төрлийн онш байна гэдэг нь дүрс онцлогоогоор гарч ирнэ. Дүрс онцлогоогоор гарч ирсэн юмаа дахиад клиникийн эмчин лабораторийн дата болон эдисийн шинжилгээтэй харьцуулж эцсийн онш нь гарч ирдэг гэсэн үг шүү. Тэгэхээр хавдрын эрт илрүүлэг гэдэг юм бас нэг тодорхой зарчимтай тодорхой аюулгүй шинжилгээгээр ингээд урьсан сэргийлэх байдлаар хийгдэх ёстой байдаг бахнэ. Тэгэхээр нөгөө эмч маань үзээд магадгүй одоо бусад шинжилгээнүүдийг хараад те хавдартай байж магадгүй гэх юм бол бас арай өөр төрлийн шинжилгээнүүдийг санал болгох нь шүү дээ. Анхан шатны шинжилгээнүүд буюу одоо зөвшөөрөгдсөн эхо, рентген, цусны шинжилгээ гэх мэтчлэн одоо ийм урьсан сэргийлэх шинжилгээнүүд дээр өөрчлөлтөө гарах юм бол дараагийн шатлын шинжилгээнд оруулах зарчмаар оншийг тодруулах нь зөв байгаад байгаа. Тэрнээс шууд нөгөө 2 дугаар шатлын шинжилгээнд эрсдэлтэй одоо туяаны ачаалттай шинжилгээнд оруулах нь жоохон одоо өрөөсгөл байна л гэсэн. Тийм ээ. Тэгэхээр ямар нь бол яаж ч үсэн эхлээд эмчтэй үзүүлээд зөвлөгөө авчаад аль шатны ямар шинжилгээнд орох вэ гэдгийг эмчээсээ зөвлөгөө авах нь маш чухал болчиход байна. Дур мэдээлэл одоо би хавдартай байж магадгүй л шууд хавдрын шинжилгээнд ороод иж боломгүй юм биш үү? Ямар нэг эрсдлээс үүсч магадгүй тийм. Ер нь урьсан сэргийлнэ гэдэг нь тухайн хүнийг маш сайн судлах
процесс гэж би бол уул нь ойлгодог байхгүй юу. Өөрөөр хэлбэл зөв зүгээр ингээд явж байгаа хүн та хавдрын эрсдэлтэй байж магадгүй гэд хавдрыг үзээд хаасаа илүүтэй тэр хүнд ямар эрсдэл байна вэ гэдгийг клиникийн маш сайн эмч тухайн хүнтэй ярилцаж үзлэг хийжээж за энэ чиглэлийн эрсдэл энэ хүнд өндөр удаан хугацаагаар жишээлбэл офисын ажилд суудаг хүн байгаад нойр нь муудчихсан те мэдрэлийн неврозын одоо ийм ядаргаанд орчихсон ч юм уу ийм байгаа тохиолдолд ямар шинжилгээнд хамруулах вэ? Нөгөөтэйгүр жин ихтэй буруу хооллдог амьдралын буруу хэм маягтай хүн байх юм бол те зүрх судасны эрсдэл өндөртөө байна гэд тэр талынхаа шинжилгээнд оруулдаг ч юм уу. Тэгэхээр энэ клиникийнхаа эмчтэй ажиллаад дээрэс нь тухайн хүн өөрөө өөрт нь үүсэж болох эрсдлийг мэргэжлийн хүнээр үнэлүүлээд тэр чиглэлийнхаа шинжилгээнүүдийг өгөөд явах юм бол уул нь бид нар илүү сайн одоо урьдчилан сэргийлж чадж байна гэж бол үзгээд байна. Тэрнээс биш нөгөө бүх юмаа монголчууд бас тэгдэг те бүх юмаа л үзүүлчихье гэдэг ингэ дээр ирснэх. Тэгэхээр энэ олон онош, энэ олон өвчин, энэ бүх юмыг зүгээр л ингээд нэг юмар үзээд уншлах боломж бол маш бага. Бүх юмыг гаргаж ирдэг шинжилгээ, бүх юмыг гаргаж ирдэг одоо юм бол байхгүй. Тодорхой чиглэлээр яг өөрт чинь өрмөцөөр тохиолдож болох өвчний эрсдлийг сайн эмч болвол тухайн хүнтэйгээ харьцаж тухайн хүнээ үнэлж дүгнэж судлаад гаргаж ирээд тэгээд тэрийгээ тэр эрсдэл нь хэр хэмжээнд үүссэн байна вэ гэдгийг үнэлж дүгнэхийн тулд урьдчилан сэргийлж шинжилгээнд оруулвал уулын зүгээр гэж боддог. Тийм ээ. Маш зүгээр ингээл ярахад шууд бууж шинэлтаа тэр чинь ойлгомжтой юм биш үү гэж. Тэгвэл бас яг нөгөө хүн хэлхээс нааш гэдэг шиг тий. Яг ингээ нарийн өвчин тайлбарлах болохоор ч хүмүүс чинь за нэг хавдрын шинжилгээнд орчоо доо монголоор дөрөв хавдар байгаа юм чинь магадгүй би ч гэсэн хавдартаа байж магадгүй ч юм уу тий тэгэл хичээл янз бүрийн шинжилгээнд ороод байгаа юм л да ер нь тий. Ер нь бол хүн ингээл нэг одоо багцаар бүх асуудлыг шийдэх юм сонирхол байгаа даа. Тэгээд тэрэн дээр үндэслээд бас ингээд янз бүрийн одоо арга технологиуд гарч ирээд л да тий. Тэгэхээр ер нь бол шинжилгээнд орохоос өмнө заавал ер нь эмчтэйгээ л уулзсан хамгийн чухал юм биш үү? Тэгээд тухайн эмчин чиглүүлнэ. Тэгээд өөртөө дур мэдээд янз бүрийн тийм хэрэгтэй хэрэггүй шинжилгээнд бити ороод агаарай гэж ер нь ойлголоо. Ерөнхий том зөвлөгөө нь бол тэр чиглэлийн хаа. За маш их баярлалаа. Таны цаашдаа амжилт хүсье. За урьж оролцуулсанд маш их баярлалаа. За баярлалаа.